Бид бүхэн Аушвицийн хорих лагерийн талаар хангалттай сонссон. Энэ талаар мэдээллүүд цахим орчинд маш түгээмэл байдаг. Тэгвэл Аз твд ч гэсэн Аушвицээс тутгааргүй нэгэн аимшигтай бүр илүү харгас газар оршиж байв. Тэр газарт хүмүүсийг шууд буудах бус. Тэр газарт хүмүүсийг шууд шатаах цохонд хийдэггүй. Харин хүмүүсийг шууд амьдаар нь туршилтын тулаа болгодог байсан. Энэ бол Японы бактериологийн зэвсгийн 731-р тусгай салааны талаарх түүх. Тэнд эмчнэр болон судлаачид шинжлэх ухааны нэрээр халахвчхийн хүний ёсноос гажууд туршилтуудыг хийдэг байв. Тэнд ажилладаг хүмүүс хүнийг нэгэнд хүн гихнүүдээр харахаа болсон. Хүн бол тэдний хувьд ердөөсөө туршилтын материал болон хувирчээ. Тэнд хүмүүст зориуд халдварт өвчин хавтаач, амьдаар нь задлан шинжилж, хөлтөж өгөх хугацааг нь хүртэл судалдаг байв. Энэ бүх яргаллаа тэд маш нууцаар хийдэг байсан бөгөөд хамгийн хачирхалтай дайны дараагаар тэдний ихэнх нь ял шийтгэлгүй үлдсэн юм. Тэгэхээр өнөөдрийн дугаараар бид бүхэн Японы эзэнт гүрний хамгийн харанхуй нууцлаг түүхүүдийн нэг болох 731-р үхлийн салааны талаар ярих болно. That government of the people, by the people, for the people. Здравствует мир международный. Урд минь Монголын удам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчрэг бай. 1931 оны 9-р сард Японы эзэнт гүрэн Манжурын нутаг дэвсгэрийг эзэлж өөрсдийн хяналтыг тогтоосон. Гэхдээ Манжур руу дайрсан явдал нь дан ганц геополитикийн шалтгаан гэхээсээ илүүтэйгээр үүний цаана илүү нууцлаг, илүү том шалтгаан оршиж байв. Юуны өмнө Манжурын нутаг нь маш азслагдсан газар. Токио болон Осака хотуудаас хол учир тэнд юу болж байгааг Японы энгийн иргэд төдийлөн мэдэх боломжгүй байв. Мөн Манжурт хяналт маш сул. Япончууд Манжурт хяналтаа тогтоосны дараагаар орон нутгийн хүн ам Японы армийн бүрэн иргэшээлд орсон. Ингэснээр Манжурт амьдарч байсан орон нутгийн иргэдээс хэн нь алга болсон, хэн нь үхсэн зэргийг хинч тоож тоолохоон болжээ. Харин 3 дугаар шалтгаан бол хамгийн аимшигтай шалтгаан. Япончууд Манжурыг эзэлснээр өөрсдийнхэн хийхээр төлөвлөж байсан туршилтуудыг хийх хангалттай туршилтын материалуудтай болсон юм. Манжурт Япончууд дайны олдсны цэргүүд, хоригдлууд болон энгийн иргэд дээр туршилт хийж эхэлжээ. Тэднэр хүмүүсийг хүн биш, харин мод хэмээн нэрлэдэг байв. Яагаад гэвэл модыг тайрсны төлөө хинч модыг өрөвддөггүй. Ингээд Манжурын Харибин хотын ойролцоо Япончууд асар том нэгэн нууц байгууламжийг байгуулав. Гаднаасаа бол энэхүү байгууламж нь ус цэвэршүүлэх болон халдварт өвчин судлалын төв хэмээх шошготой байв. Гэвч тэрхүү барилгын дотор талд нь дэлхийн түүхэнд байгаагүй хамгийн харгас туршилтуудыг хийж эхэлжээ. Японы эзэнт гүрний 731-р үхлийн салааны тухай ярьж байгаа бол Широ Ишигийн талаар ярихгүй өнгөрч болохгүй. Энэ хүн бол Японы эзэн хааны армийн генерал, эмч мэргэжилтэй. Бүр нарийн ярих юм бол микробиологч хүн байв. Иши залуугаасаа туйлын эрч хүчтэй, мөн салбартаа авиастай нэгэн байж олон жил судалгааны ажил хийсний эцэс тэрээр нэг зүйлд итгэх болсон нь ирээдүйд дайн тулаанууд буу зэвсэг гэхээсээ илүүтэйгээр өвчин тахлаар шийдэгддэг болно гэх итгэл байв. Өөрөөр хэлбэл чи дайсныхан армийг бус, харин ард иргэдийг нь өвчнөөр устгаж чадвал дайн эхлэхээс ч өмнө дуусна гэсэн үг. Түүний энэхүү үзэл санаа Японы армийн дээд удирдлагуудад үнэхээр таалагджээ. Учир нь энэ арга барил нь зардал багтаа, мөн аимшигтай үр дагаварт хүрэхээр байв. Ингээд тэд ийшэд эрх мэдэл болон санхүүжилт олгов. Эрх мэдэл дундаа бүр ямар ч хяналтгүй эрх мэдлийг олгосон байдаг. Ийхүү төрийн дэмжлэгтэйгээр бүх боломжоор хангагдсан Иши Манжурын нутагт өөрийн лабораторийг, амьд хүмүүстээр туршилт хийх лабораторийг байгуулжээ. Тэрээр өөрийн туршилтуудыг шинжлэх ухааны төлөө хийх зайлшгүй алхам хэмээн үздэг байв. Нэг ёсондоо бол хүнийг амьдаар нь задлан шинжлэх явдал нь ариун дээд мэдрэхийн төлөөх үйл хэрэг, хүмүүст зориуд өвчин хавтаахыг цэрэг армийн давуу талын төлөө хүнийг хэр удаж байж хөлтөж өгч байгааг харин ирээдүйн дайн тулаанд зайлшгүй хэрэгтэй судалгаа гэх мэтээр өөрийгөө зөвтгдөг байж. Гэхдээ энэ бүхнийг хийхэд ёс суртахуун гэгч зүйл түүнд саад болж байлаа. Гэхдээ Ишид түүний судалгаа хамгийн чухал байсан учраас тэрээр өөрийн ёс суртахууны саадыг бүр мөсөн давж чадсан юм. Хамгийн гол нь Иши октосоо галзуу хүн байсангүй. Харин ч эсрэгээр логик сэтгэлгээ сайтай, бүхнийг тооцоолж бас төлөвлөдөг, онцгой чадвартай нэгэн байж, нэг ёсондоо тэрээр мангас бус, харин бодож сэтгэдэг хүн байсан юм.
Яг энэхүү эрүүл сэтгэл зүйтэй хэрнээ аимшигт үйл хийж байгаа явдал нь хамгийн аимшигтай түүх юм. Учир нь ийшээ шиг ийм хүмүүс аль ч цаг үед ямар ч нийгэмд төрөх боломжтой. Магадгүй одоо ч бидний дунд байдаг байх. Гагцгүй ийшээ шиг харгислал үлдэх боломж нь хязгаарлагдмал байдаг. Манжуурт байрлаж байсан 731-р үхлийн салааны барилга нь гадна талаас харахад цэвэр цэмцгэр цэргийн хамгаалалттай эмчнэр гүйцэтсэн байдалтай судалгааны байгууллага мэтээр харагддаг байв. Гэвч тэр барилга дотор энгийн хүн нэг л орсон бол эргэж хизээж гарах боломжгүй байв. Тэнд хийдэг байсан хамгийн алдартай туршилт нь эрүүл хүмүүст тахал болон холиор, тиф зэрэг өвчнүүдийг зориуд халдаадаг байв. Гэхдээ халдаасныхын дараагаар тэнд ажилтдаг эмчнэр тэдгээр хүмүүсийг огтоосон эмчлэхгүй. Зүгээр л өвчний үйл явц хэрхэн явагдаж байгааг анхааралтай ажигладаг байж хэд хоног халуурч байна, хэдэн цагийн дараа биеийн суларч байна, хизээ үхэж байна гэх мэтээр ажигладаг. Тэд энэ бүх үйл явцаараа тэмдэглэл хөтлөж судалгаан хийдэг байж мөн үүнээс ч дутхааргүй аимшигтай зүйл хийдэг байсан нь задлан шинжилгээ. Гэхдээ үгсэн хүмүүс дээр бус харин амьд хүмүүс дээр хийдэг байсан. Учир нь хүн үгсний дараагаар эд эрхтнүүдэд өөрчлөлт ордог гэж тэд үздэг байв. Иймээс амьсгалч буй хүний биеийг өөрийн гараар нээж дотоод эрхтнүүдийг нь ажиглаж хэрхэн ажиллаж байгааг нь хардаг байж мөн энэ бүхнийг хийхдээ ямар ч мэдээ алдуулалтгүйгээр ямар ч өрөвдөх сэтгэлгүйгээр хийн. Мөн тэнд зарим хүмүүст зориуд ус үгэлгүй харангатуулж, заримыг нь мөн даралт ихтэй эсвэл даралт багтай туршилтын камеруудад хийн ажигладаг байв. Энэ бүх аимшигт үйлдэлүүд нь тэдний хувьд харгислал огтоосон биш бөгөөд ердөө л тэдний ажил байсан юм. Нэгэнт ажил гэж боддог. Мөн тэдгээр хүмүүсийг хүн биш, харин мод хэмээн өөрсдөндөө итгүүлсэн тул тэдгээр эмчнэр өөрсдийгөө буруу зүйл хийж байна гэж огтоосон бодхоо болсон байна. Тэд яг л энгийн хүмүүсийн адил өглөө ажилдаа ирцгээж өдөржин туршилтаа хийж байгаад орой гэртээ харж унтацгаана. Эхэндээ тэнд хийгдэж байсан туршилтууд хаалттай хаалганы цаана өрнөдөг байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам тэнд туршиж буй зүйлсээ амьдрал дээр хэрэгжүүлэх ёстой юм байна гэж шийдсэн байдаг. Ингээд тоглоомын дүрм өөрчлөгдөж лабораторид олж авсан мэдлэг, лабораторид олж авсан туршилгуудаа дараагийн шатанд шилжүүлж эхэлсэн юм. Харин тэрхүү дараагийн шат нь мэдээч зэвсгийн шат байв. Тэдгээр эрдэмтэд тахал болон холойр, тиф гэх мэт өвчнүүдийг зүгээр нэг ажиглах бус яг үнэндээ тэр өвчнүүдийг олон нийтэд асар хурдтай тараах аргуудыг судлаж байж ингэснээр дээрх өвчнүүд нь байглаас үүсдэг өвчин бус харин зориудаар тараагддаг зэвсэг болон хувирчээ. 731-р үхлийн салааны эрдэмтэд өвчнийг хэрхэн хүн амын дунд тараах аргыг удаан хугацааны турш судалсны эцэст нэг санаа олсон нь хүний нүдэнд барагтаал анзаарагдаж харагдахгүй шахам жижигхэн амьтан болох бөөсийг ашиглах нь үр дүнтэй гэж үзжээ. Ингээд тэд тахлын янгаар халдварласан бөөснүүдийг олон тоогоор нь өсгөж агаараас цасах боломжийг судлаж эхэлсэн юм. Энэ бол үнэхээр аимшигтай арга байв. Хот эсвэл тосгодуудын дээгүүр нисэх онгоцнууд нисээд өнгөрнө. Тэр онгоц ямар ч бөмбөг хаяхгүй, ямар ч гим хоргүй зөрөөд л өнгөрнө. Гэтэл хэд хоногийн дараанаас хүн амын дунд халууралт, суулгалт болон бөөджилт улмаар үхэл дагуулж эхэлнэ. Ямар ч буун дуу болон дэлбэрэлтгүйгээр дайсныхан хүн амыг устгах төлөвлөгөө. Энэ талаар Япончууд шүн дунд энтоор цэцэглэж байна гэх нэртэй нэгэн нууц төслийг баталж Америк нэгдсэн улсын баруун эргийн мужуудыг халдвартай бөөснүүдээр хүн амыг нь устгахаар хүртэл төлөвлөж бүр энэхүү төлөвлөгөө батлагдаж байв. Энэхүү шүн дунд энтоор цэцэглэн хэмээх ажиллагааны талаар энэ 7 хоногийн Бямб гарагт бүрэн хэмжээний дугаарыг мөн манай сувг оруулах болно. Тэгэхээр Япончуудын зүгээс энэхүү аимшигт чимээгүй дайны арга барилаа амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд жижиг хэмжээний туршилтуудыг мөн хийсэн юм. Тэд хятадын жижиг тосгодууд дээгүүр нисэн өнгөрч өвчин тарааж, дараа нь бүхэл бүтэн тосхон өвчин хэр хурдан тархаж, хүн ам нь хэдий хугацааны дотор үхэж байгааг нарийн ажиглаж эхэлсэн байдаг. Ингээд ангаахын шинжлэх ухааны салбар бүхэлдэн өөрчлөгдөж эхэлжээ. Эмчнэр хүнийг эмчлэхийн төлөө бус, харин хүмүүсийг үе олноор нь устгахын төлөө ажиллаж эхэлсэн юм. Гэхдээ хамгийн аимшигтай нь 731-р үхлийн салааны гаргаж ирсэн энэ санаа тэр бүх судалгаанууд өнөөдөр ч бүрэн зогсоогүй хэвээр. Учир нь 1945 онд дайн дууссаны дараа уг салааны эрдэмтэд болон бүх судалгаанууд өөр улсуудын гарт шилжин орсон юм. Тэгэхээр түүхчид 731-р үхлийн салааны талаар ярих бүртээ тэнд ажиллаж байсан эрдэмтэд болон цэргүүдийн талаар түгээмэл ярьдаг.
Харамсалтай нь тэнд туршилтанд орж байсан хүмүүс буюу хохирогчдын талаар төдийлөн ярьдаггүй нь харамсалтай. Тэгвэл тэнд яг ямар хүмүүстээр туршилт хийж, ямар хүмүүсийг амьдын тамд байлгасаар амьдралаас нь үдэж байв. Туршилтад оролцогчдын дийлэнх нь хятадын энгийн иргэд байсан. Тэнд тариачид, хүүхдүүд болон бие давхар эмэгтэйчүүд гээд нас болон хүйс нийгмийн давхарг харгалзахгүйгээр туршилтын мод болж байв. Ердөөл буруу газраа, буруу цагтаа байж таарсан хүмүүс. Мөн Солонгос болон Орос харалтай хүмүүстээр ч туршилтууд хийгддэг байсан. Нэг ёсондоо бол Японы эзлэн түрэмгийллийн бүсэд амьдарч тэргээр зорчиж байсан хинч 731-р үхлийн салааны туршилтын материал болох боломжтой байж мөн Япончууд яг хэдэн хүн дээр туршилт хийсэн бэ гэдэг албан ёсны тоо баримт одоогоор байдаггүй. Гэхдээ сүүлийн үеийн судалгаагаар 5,000 орчим хүнийг эдгээр бүх аимшигтай туршилтуудын золиос болгосон гэх тоо баримт цахим орчинд харагдах болсон. 5,000 гэдэг бол тоо. Гэвч энэ бүх тооны ард 5,000 өөр амьдрал оршиж байв. Тэдний ард гэр бүл, үр хүүхэд, эцэг эх хань ижлүүд нь байсан. Гэвч 731-р салааныхан тэр бүх амьдралыг хамгийн харгас аргаар хулгайлан үгүй хийсэн юм. Ингээд 1945 он болов. 1945 он болсноор ерөнхийдөө дайн дуусах дөхөж эхэлсэн. Холбоотнууд энэхүү дайнд бараг ялхан тодорхой болсон. Номхон далайн чиглэлээр Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчин давшилтанд орж байсан бол 731-р үхлийн салааны байрлаж байсан Манжурийн нутагт зөвлөлт холбоот улс гинтийн давшилтыг эхлүүлсэн. Энэ явдал нь 731-р ангийн албан хаагчдыг маш ихээр сандралд оруулсан юм. Тэд өөрсдийнх нь хийж буй энэ бүх харгас туршилтууд олон нийтэд ил болно гэдгээс үнэхээр их айж байв. Ингээд тэд өөрсдийн нууцуудыг устгаж, уул мөрөн арилгах ажиллагаанд орж эхэлжээ. Дээд командлаас ирсэн хамгийн ихний тушаал нь бүх баримтыг устгах гэсэн тушаал байв. Ингээд тэд өөрсдийн тэмдэглэлүүд, судалгааны тайлангууд, туршилтын нотолгоонуудаа эхнээс нь устгаж эхэлсэн. Улмаар дээд командлын дараагийн тушаал нь бүх гэрчүүдийг устгах гэсэн тушаал. Ингэснээр тэд тэнд хоригдож байсан хоригдлууд, туршилтанд орж байсан хүмүүсийг устгаж эхлэв. Амьд гэрч үлдээвэл өөрсдийнх нь хүний ёсноос гажууд гэмт хэрэг нь илрэх байв. Энэ мэтээр тэд бүх зүйлийг устгаж эхэлсэн боловч нэг зүйлийг огтоосон устгаж чадаагүй нь үнэн гихч зүйл байв. Зарим баримтууд үлдсэн, зарим хүмүүс амьд гарч чадсан. Мөн мэдээж хэрэг хамгийн чухал зүйл нь зарим түүхүүд ам дамжигдан тархаж амжсан. Гэхдээ хамгийн харамсалтай нь Широ Ишигийн багийн дийлэнх хүмүүс шоронд оролгүй, шудрах шүүхээр оролгүйгээр эссэн мэнд үлдэж чадацгаасан байдаг. Учир нь тэдэнд нэг зүйл байсан нь өгөгдөл байв. Өөрөөр хэлбэл хүн дээр хийсэн туршилтуудын асар их мэдээлэл тэдний тархинд байсан. Өвчин хэрхэн тархдаг талаар, хэд хоногт үхэл хүргэдэг талаар, ямар нөхцөлд илүү үр дүнтэй тархдаг гэх мэтээр дэлхийн өөр айлч улсад байхгүй тэр бүх өгөгдөл тэдэнд байв. Иймээс 731-р үхлийн салааныхан Америкийн нэгдсэн улстай нууц тохироо хийж, өөрсдийн бүх судалгаануудыг өгч, оронд нь ял шийтгэлгүй өнгөрсөн юм. Яг ингэж маш олон эрдэмтэд болон офицерууд ял завшиж чаджээ. Тэд эрх чөлөөтэй болцгооч Японд буцаж очсныхан дараагаар зарим нь эрдэм шинжилгээний байгууллагуудад ажиллаж, бүр зарим нь эрүүл мэндийн салбарт хүртэл өндөр албан тушаал хүртэл ашигласан байдаг. Гэхдээ зөвлөлт холбоот улс Манжурт товтлох үеэр 731-р салааны хэд хэдэн албан хаагчид болон эрдэмтэд зөвлөлтүүдэд олзлогдсныг мартаж болохгүй. Зөвлөлтийн талд эдгээр олзлогдсон эрдэмтдийг Хабаровскийн дайны гэмт хэрэгтнүүдийн шүүх хурлаар оруулж зарим офицеруудад ял оноолсон байдаг. Ингэж Японы 731-р үхлийн салааны олон эрдэмтэд хоёр өөр байдлаар хувь тавилан нь өрнөсөн юм. Өнөөдөр дэлхийн 2 дугаар дайн дуусаад бараг 80 гаруй жил өнгөрөөд байна. Энэ бүх хугацааны дараагаар өнөөгийн орчин цагийн Япон улс Японы үхлийн 731-р салааны талаарх ой санамж түүхээ хэрхэн хардаг нь хамгийн сонирхолтой. Нэг талаасаа бол Япончууд яг ч өргөн хүрээнд албан ёсоор энэхүү үйл явдлыг хүлээн зөвшөөрсөн гэхэд хэцүү. Японы сургуулиудын сурах бичгүүд дээр энэ талаар маш товч байдлаар эсвэл бараг дурдахгүй өнгөрөх тохиолдол бий. Гэхдээ тэд үүнийг бас үгүйсгдэггүй. Японы нийгэм дотор энэ бүхэн бол өнгөрсөн түүх, дахиж сөхөх хэрэггүй гэдэг байр суурь маш хүчтэй байдаг бол нөгөө хэсэг нь энэ бол мартаж болохгүй түүх хэмээх ийм хоёр эсрэгдсэн байр суурь зэрэг оршдог. Гэтэл гол хохирогч болох Хятадын тал энэ түүхийг бүр өөрөөр хардаг. Өнөөдөр Харбин хотод 731-р үхлийн салааны дурсгалын музей байдаг. Тэнд бүх түүхийг ив тодор харуулдаг.
Ингэж хятадын засгийн газар өөрсдийнх нь ард түмнийг Япончууд хэрхэн харгислаар тамлан зовоож байсныг ард иргэдийнхэн ой санамжинд ам бүхтээ оршуулахыг хүсдэг. Учир нь түүхэн ой санамж гэдэг бол аливаа ард түмний оюун санааны дархлаа мөн ирээдүйн цагийн сургамж болдог. Төсөөлөлт багтамгүй аимшигтай зүйлсийг дэлхий дээр мангасууд биш харин хүмүүс л хийсэн байдаг. Тэр хүмүүс гэр бүлтэй, найз нөхөдтэй яг л бидний адил. Гэхдээ ганц том ялгаа нь тэдгээр хүмүүс өөрсдийн хийж буй энэ бүх аимшигтай ёс суртахууны хэд хязгаарыг давсан үйлдэлүүдэд зөвтгөж тэр зөвтгөлтөнд өөрсдөө итгэцгээсэн байдаг. Ингэснээр ёс суртахуун айжмаар алга болж эцэст нь эргэж буцах замгүй болон хувирдаг. 731-р үхлийн салааны хамгийн том сургамж нь зэвсэг эсвэл туршилт бус харин хүний өөрийг нь зөвтгөх чадварын талаарх философик эргцүүлэмж юм.